Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна олон хөтлөгч Омын нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд дахин тэр шинэ өглөөний мэндийг хүргэе. За өнөөдөр маш гоё агаартай өглөө юм те. Жохон сэрүүндүү болохоор тэр ч юм уу. Гадуур хэд байсан бэ? 15 градус. Тийм 12 орчим байсан. Байсан байх гэж бодож байна. За тэгээд сүүлийн үед нэг бензиний очрууд ингээд харахтаа маш их залбирч байгаа тий. Тэрэн дотор ингээд зөвхөн манай гэр бүлээс гэхэд миний 2 хүү тий нэртэйгээ ингээд очрлж байгаа тэр байдлыг ингээд харахтаа миний ингээд бодож байгаа зүйл бол юу ихлээр бидний октооцоолоогүй хэсгүүдээс бидний тийм байж л байна гэж бодсон хэрэгцээнүүд заримдаа бидний одоо амьдралын олж цуглуулсан их олон зүйлүүдийг шавхаж магадгүй. Тийм учраас одоо юунд ч одоо энэ дэлхий дээр олж авч болох юунд ч бид нэр хангалттай байж л байна гэж хэлж болохгүй байна гэдгийг одоо энэ бензинээс бол ойлгож байгаа хаа гэж бодож байна. Тэгээд энэ үглээ ягаад энэ тухай ингэж эхэлж байгаа гэхээр амьдралыг босгох амархан биш ээ. Сонсогчдаа манай итгэгч ах дүүс эгч дүүс хамт одоо нэвтрүүлэг сонсож байгаа хүмүүс өнөөдөр хүртэл одоо тэгээ Монгол чуулгандаа үйлчилсэн хүмүүс бидэнд үйлчилсэн хүмүүст бүгдөөнд нь амар байгаагүй ямар их гачигдал хүндэгтэй байдлын дундаас бидний хайрлаад дэсэд дэвчиж бидэнд үйлчилж бидэнд зориулж бидэнд өргөж байсан бэ гэдгийг өнөөглөө ингээд ажилдаа ирж явахдаа би бодоод маш их олон хүмүүсийн одоо ингээд сэтгэлдээ зураглан гараад эзэн талархсан баг. Амен тэглгүй ах уу. Тэг эзэн үнэхээр хүн нүгүүрийг тэр зоригтойгоор бүтээж зорилгыг өгч өөрөө дуудаж сонгон дууддаг. Тэг одоо ч гэсэн сонсож байгаа таныг бурхан үнэхээр сонгон дуудсан юм шүү. Таал бурханы хувьд тэр үнцэнтэй тэгээ танд зориулсан тэр гайхамшигтай төлөвлөгөө байгаа шүү гэдгийг бас танд дахин сануулахыг хүсэж байна. Тэгээд бид үргэлжлүүлээд химия намаас суралцж байгаа. Энэ 7 өдрийн турш бид хамтдаа суралцах болно. Тэгээд химия бол зарим одоо юу энгийн хүн боловч бурхан маш гайхалтайгаар одоо ашигласан түүх байгаа тий. Яг үүнтэй адилхан бас бурхан бид нарыг байгаа талбар дээр маань гайхамшигтайгаар тэр ашиглах болно. Өөрийн ажлынхаа нэг хэсэг болгох болно гэдгийг та бас санаад тэрийг санахтаа бас урам зоригтойгоор ажил үйлчлэл тэдгэр бүхэл зөөлөө үнэхээр бас хийгээсэ гэж энэ өглөө таныг урамшуулахыг хүсэж байна. За бид Нехемия намаас сурч байгаа шүү дээ. Тий. Нехемия номыг бидний амьдрал дээр одоо ч гэсэн яг үргэлжилж байгаа юм шиг байна. Бид нар магадгүй зарим хүний хаан бах тий. Зарим хүнийг одоо юу л бол юу өгч чадах. Заримдаа бид Нехемия бах тий. Арай л холдоод байдаг, арай л завгуудад байдаг. Тэгэхээр ах トゥ усийнхаа төлөө хийж чадах юм байгаад байдаг тий. Заримдаа бид нар ингээд хүмүүст өгөхийг хүссэн зүйлээс өөр зүйл хүмүүс биднээс асууж магадгүй тий. Чамд юу хэрэгтэй гэсэн чинь. Гэтэл бид нар илүү их зүйлийг өгөхийг хүссэн байж магадгүй. Тэгэхээр Нехемия намаас их олон зүйл сурч байна. Тэгээд хамтдаа сурсан зүйлүүдээс комент хэсгээр болоод та бүхний бусдад хуваалцаасаа гэж бол хүсэж байна. Суралцсан зүйлээс болоод ивэл авсан бол та бүхнийг бас наашаага бичээд бүгдээр хамтдаа тэр ивэлийг чинь бас хүртмээр байна гэдгийг бас уриалмаар. Тэглэв ах уу. Тэгээд яг одоо сонсож байгаа танд бас Хермоны шүдэр өглөөний хөтөлбөрөөр дамжуулан бас танд өгөгдсөн тэдгэр үгс таны амьдралд хэрхэн хэрэгжиж байгаа тэдгэр гэрчлэлээ бас бидэнтэй хуваалцахыг хүсэх юм бол Итгэл радиогийн Facebook чатаар таас гэрчлэлээ явуулж болно шүү. Бидний утас руу залгаад ярьсан ч болно. Нээлттэй шүү гэдгийг бас танд дахин сануулъя. Тэгээ бурхны ажил хаа сайгүй хийцээр байгаа. Тэгээ энэ үүнийг бас харахтаа бид бүхэн баяртай байна. Тэгээд энэ өглөө бас эзэн талархъя. Тэгээ хамтдаа эзнийг магтцгаая. Та тэгээ эзний өмнө ирээд түүнд магтаалыг өргөөрэй.
Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид нар хамтдаа Нехемия номын 2-ын 20 дугаар ишлэл. За энд юу гэж байгаа вэ? Тэгэхэд би тэдэнд хариулан Тэнгэрийн бурхан бидэнд амжилтыг өгнө. Тиймээс түүний заснаар бид босцоож барих болно. Харин та нар Иерусалимыг босгосны дараа ямар нэгэн хувь ирэх эсвэл дурсагдах зүйл хайсан ч та нарт юу ч болдохгүй гэж хэлсэн байна. Тэгэхээр за өчигдөрхөн гэл арчиж л да. Өчигдөрхөн л нөгөө хааны сүнж байсан. Одоо Нехемия маань хааны зарилгийг, хүлээн зөвшөөрлийг, сойрхлыг, итгэлийг аваад бас хааны тэр гайхалтай одоо нэг эрх мэдлийг аваад тэгээд хааны ордноос одоо суусаа гэдэг одоо Персийн хааны ордноос Иерусалим хүртэлх замдаа таарлах бүхий л цайз одоо зам хамгаалах одоо тэр газруудын одоо захирагчдад хааны одоо манай их Монгол улсаар бол гэргээ үзүүлээл явж байгаа байхгүй тий. Бүх замд таарлцсан хүмүүс бүр гайхаж байгаа. Тэр Перст чинь 127 аймаг захирагдчихсан байхгүй. Гэтэл Иерусалим өөрийнхөө нийслэл хотыг буцаагаад босгох боломж олдож байгаа байхгүй. Яг гоо Персийн хаан анхны хаан Кореш нөгөө нэг сүмийг одоо тэ ингээд барих эрх мэдэл юунуудыг өгөө сүмийнхэн юмнуудыг буцааж өгсөн байхгүй. Гэхдээ хотыг цайзыг буцааж босгох боломж өгөхгүйсэн юм. Буцаад босгонгууд улсаа байгуулаа бослог гаргал яах юм. Тэгэхээр чи асар их зүйл дээр итгэх итгэл нь юухээр Нехемиягийн хааны өмнө болон Персид амьдарсан итгэлийн тэр зөвхт амьдрал одоо юу гэдгийг Нехемиягийн амьдралыг одоо ухад төнгөд юу ч олоогүй гэсэн. Тийм болохоор Нехемияд те чи яагаад үнэхтэй байгаа юм? Чи надаас юу гомоор вэ? За яах вэ? Чи тэгвэл хизээ бодож ирэх юм. Тэ? Чи тэнд хэрэгтэй гэдэг би ойлгочлоо те. Угаасаа чи хэрэггүй юм чи өөрийгөө зориулах хүн биш гэдгийг би мэдж байгаа. За би чамд хэрэгцээтэй бүхнийг чи өгөө чамайг явуулъя. Хажи хизээ бутаж ирэх юм. Ягаад гэвэл чи энд ч гэсэн хэрэгтэй. Тэгээд яг таг товлсон цаг хэлсэн гэдэг байгаа байхгүй. Нехемия. Тэгэхээр Нехемия бүр аль хэдийн хааны өмнө юухаасаа өмнө л нөгөө төлөвлөгөөнүүдээ гаргалав. Би бол очиод нэг иймэрхүү цайзыг бол те нэг тэдэн хоногт нэг тэдэн сард те нэг тиймэрхүү байдлаар барьчин да уг нь бол тэгээд одоо Израильч Иерусалимчууд яа барихгүй яам байгаа юм болоо гэж бодсон. Тэгээ яг мэдээж Израильд зарим нэг Иерусалим зарим нэг одоо үгдгийн материал янз бүрийн зүйлүүдтэй бас дутж байгаа баха гэдгийг бол ойлгосон учраас замдаа ингээд хэрэгцээтэй бүхнүүдийг дам, нуруу, мод одоо юу гэдгийг хаалганы тоноглол те ингээд янз бүрийн зүйлүүд хэрмэн дээр ингээд энгийн зүйлүүд их байгаа штэ. Хэрмэн хашаан дээр ингээд бамбар тогтоох ингээд одоо те ингээд суурмөр гээд зөндөө зүйлүүдийг авах эрхүүдийг хаанаас авал тэгэл очсон. Нехемия очоод Иерусалимыг 3 хоног ингээд шинтсэн байна. Нехемия хүмүүс рүү очоод би ингэх гэж очиж ингэж бүрээ татуулж ухтуулаагүй. Тэр чимээгүй хүмүүстэйгээ очоод тэгтээ хүмүүс нь мэдээж наашаага их хэмжээний хүн цэрэгтэй
одоо юу гэдгийг яг гэж байгаа нь мэддэг маш их одоо юм авч байгаа хүмүүс ирж байна. Тэр хүмүүсийн араас ч гэсэн тэр хүмүүсийн хэрэгцээнд гээд их гайхмаар юмнууд дагалдаад ингээд цуваа хангамж ирж ийн гэдгийг бол мэдээж Иерусалимчууд сонссон байна. За тэгээд ингээд Иерусалимд юу хийх ёстойг Бурхан зүрхэнд минь чиглүүлж байсныг одоо би хинтэж хэлээгүй бөгөөд унаж явсан унаанаас мань өөр амьтан надтай хамт яваагүй гэж хэлж байгаа нь гэхлээр хэдийгээр бүх зүйлийг харманд нь хийж өгөөд бүх зүйлийг ачиж өгөөд бүх эрх мэдлийг одоо гэрээгээ шиг гарт нь бариулж өгөөд ингэсэн ч гэсэн Бурхан минь хаана над зөвшөөрлөө, хаана намайг дэмжлээ, хаана намайг хангаж байна, хаана надад намайг эрх мэдлээрээ намайг одоо одоо юу гэдэг миний өмнө бүх хаалгуудыг онгойлгож өгч байна. Гэхдээ нэг хаалгууд онгоодгүй. Тэр бол хүмүүсийн зүрх сэтгэлийн хаалгууд. Би хинтээ зүрх сэтгэлээ онгоолж, хинтээ хараагаа уулзаж, хинтээ хамт энэ хотыг барих уу? Тийм үү? Би Персээс барилгачд авчирв. Барих хүмүүс нь энэ хот дотор байгаа. Гэтэл барих хүмүүс нь энэ хотын хэрэм нураагдсанаас хойш энийг босгоё гэж бодоагүй. Тэ? Босгож чадаагүй. Яг одоо би очиод хаан зөвшөөрсөн учраас босгох байх. Гэхдээ яг хинтээ. Бурхан танд алдрыг өргөх. Ингээд илүү дутуу юмд шунахгүй. Энэ ачиж аваачиж энэ хотыг босгох гэж байгаа зүйл нь хотод зориулагдсан. Хотын ард түмний сайн сайхны төлөө зориулагдсан. Яг тэр зориултын дагуу хэрэглээд хотыг босголцох. Тэр хүмүүс хэн бэ? За ингээд хэсэг хугацааны дараа өөрийгөө танилцуулсан. За би бол ингээд та нартай л адилхан Израиль хүний удам байгаа. Персийн хааны ордонд сүнчээсэн. Тэгээд Бурхан надад хараа өгч тэгээд ах トゥ ус маань ирж надад Иерусалимын нэгтгэл байдлыг хуваалцсны дараа тэгээд би ингээд залбираад гойсон чинь эзэн надад энэ үе таалуудыг нээж өгч эзэн надад Иерусалимыг орхиогүй Иерусалимын сайн сайхны төлөө өргөл байдаг гэдгийг харуулж намайг тэндээс та нар руу илгээлээ гэж хэлсэн. За ингээд ажил ихэлсэн. Тэгтэл ажил юунаас эхэлж байгааг хүмүүстэй уулзахаас л үргэлжлэх эхэлдэг хойно. За тэгээд эхэлсэн чинь эсвэргэн хүмүүс гарч шүү. Ямар сони юм бэ? Тэгээ Самбалат гэдэг хүн гараад ирлээ. Аман хүн Тобиа гэд гараад ирлээ За тэгээд яг тэр үед хэлсэн байна. За. Тэнгэрийн Бурхан биднэрт амжилтыг өг. Та нарын дэмжлэггүйгээр та наргүйгээр одоо энэ нутаг оронд бүтэхгүй зүйл гэж байхгүй гэж та нар бодоод ах шиг байна. Харин Тэнгэрийн Бурхан бидэнд амжилтыг өгнө. Би өнөөдөр Персийн хааны зөвшөөрөл тамга зарлиг хангамжинд найдаж энд ирсэн юм биш. Тэнгэрийн Бурхан надад одоо амжилтыг өгнө. Тэнгэрийн Бурхан өөрийнхөө хотыг босголцох тэр өөрийн хүмүүсийг үлдээсэн байгаа гэдэгт итгээд наашаага хүрээд ирсэн. Би буцах цагтай хүн. Тийм болохоор эзэн тэр бүхнийг зүгээр өгөөгүй байх. Учир нь би хүнээс асуухаас өмнө үргэлж Бурханаас асууж ирсэн. Бурхан бидэнд амжилтыг өгнө. Түүний заснаар бид босцоож барих болно гэж. Нехемиягийн энэ үгэнд маш олон ийм хайдаг хүмүүс бол олохоор өгöd байгаа. Жишээ нь нэгдүгээр Тэнгэрийн Бурхан бидэнд амжилтыг өгнө гэж байгаа нь юу гэхээр энэ үгийг мушгиж байгаа хүмүүс Персийн хаанд очиж хэлмэн. Хаантаа нөгөө төч нутагтаа очингуудаа таны нөгөө тусал дэмцсэн эдрийг бүр мартцсан те Бурхан бүгдийг хийж байгаа юм шиг л юм ярьж илээ гэж мушгиж болохоор бас түүний зарснаар бид босгоно гэж хэлж байгаа нь тэр одоо ч гэсэн Персийн хааны харьяа твэрэ байгаа. Иерусалим хот эзний хэрмэн босгогдсон ч гэсэн Персийн хааны харьяаны улс хэвээрээ баг. Түүний зарснаар гэж хэлээд бид босцохоо болно. Харин Иерусалимыг босгосны дараа та нарт ямар нэгэн хувь эрх мэдэл дурсагдах зүйл байхгүй шүү гэж бол хэлсэн. Тэгэхээр бид нар нэг зүйлийг ингэж байна. Энэ Самбалат, энэ Тобиа гэдэг хүмүүс та нар яах гэдэг юм? Бослог гарах гэдэг юм. Та нар хэрмийг босгож яах гэдэг юм? Энд чинь хааны зарлагаар нураагдсан зүйл. Ингээ нураастаа байж ирсэн нь дээр. Угаасаа энэ Иерусалимчууд тэрслэн хүмүүс. Угаасаа энэ Иерусалимчууд худал хуурмаг шүтээнд амархан ингээд автдаг хүмүүс. Ингээд юмаа амсчээг хогчин илүү дахиад хідэн үе одоо зовоод зовж иж эднэр ойлгоно. Эднэр өөрчлөгдөөгүй, эднэр болоогүй, эднэр туслах хэрэггүй бүр ингэж бүр хамаагүй туслах хэрэггүй те. Эднэр яг энэ дээрэмдүүлж байгаа нь яг ингэж байгаа нь эднэр бас өөртөө бас юм ойлгож авах хэрэгтэй байхгүй юу?
Бурхан зөвшөөрөөгүй бол нэг дээрэмчид дуртай үедээ бурхны ард түмнийг дээрэмтгүү өдр гэдэг ингээд ийм буруу тайллууд, ийм буруу ойлголтууд тэр үед насар их байсан гэсэн. Гэтэл Нехемия үржээ бурхан бидэнд амжилтыг өгнө. Бурхан энд хэрмэн нурцсан хотод амьдарч байгаа хүмүүст хэрмээ босгочихынсан гэд хаяа нэг санаа алдгаа сэтгэрхгүй байсан хүмүүсийн хийх ёстой зүйлийг энэ Персийн хааны ордонд хийх ажилдаа амжилттай хааны итгэл найдварыг хүлээсэн ирээдүйн тодорхой тим хүнд өгөөд тэр хүнийг тэр бүх зүйлийг нь орхиулаад ийш нь авчирсан тэр бурханд чадахгүй зүйл гэж байх гэж. Бурхан ард түмнийг хідэж орхидгүй. Тийм учраас түүний зарснаар бид нэр энийг босгоно. Харин Иерусалимыг босгосны дараа та нарт хувь байхгүй шүү гэж хэлсэн байна. Энэ ажил хэний төлөө хийгдээд байгааг ойлгохгүй байсан. Тэдний төлөө хийгдээд байсан. Тэгвэл нөхцөл байдлыг сайн судалсан, бурханд найдсан, хүмүүсээ урамшуулсан, эсэргүүцэлтэй ч гэсэн тулсан амжилтыг хүний хүчээр биш, авьяаслаг хүмүүсийн хүчээр биш, авьяаслаг хүмүүсийн нэгдлэр биш, харин бурхны хүчээр, бурхны хангамжаар, бурхны гайхамшигаар, бурхны хүсэл үлгээ болон түүний товлсон цагаар бас бурхны өмнө итгэмжтэй байж түүний өмнө даруй байх тэр хүмүүсийн хамт энэ хэрмийг босгох гэж байгаа Нехемиягийн хувьд энэ хэрмийг босгуулах дургүй байгаа хүмүүс өөр харагдаж байгаа. Хэрэм нурдсан байх нь ашигтай байсан юм уу? Тэр дээрэмчид хэн байсан юм? Тэр дээрэмчтэй өв хуваалцдаг байсан юм уу? Тэр хэрэм босгочхоор тэд нар яах гээд байгаа юм? Яаж гээд байгаа юм? Эсвэл амьдралдаа бусдын тусламжийг авах дургүй хүмүүсийн нэг байсан юм уу тэд? Бид нар зарим нэг хүмүүс туслахаар чамтай чамгүй боолно. Хэрэггүй. Яах юм? Би өөрөө мэдэж байна. Би ядуу байна уу? Гуйлгчин байна уу те? Ямар ч хамаагүй. Миний хүү би ингэж л амьдарсан, ингэж ирсэн болж л байна. Миний хүү чиний тусламжгүй болон заяа гэдэг ингээд би мэдээж пастор үйлчилж байгаад ийм эцэг эхчүүдтэй ч юм олон удаа тулж ирсэн. Тийм ээ. Тэгтээ би юу гэж хэлдэг. Нэг удаа нэг эцэг аав дэ үжилсэн гэж. Харин тийм. Танахөө чи битэх хоёргүйгээр болно гэж. Чи яхаараа өөрийгөө манайхад хамаатуулаад байгаа гэж. Би пастор нь чи яа. Би гэрээс гадна танахад хамаарж байгаа хүн. Танахад одоо анхаарал тавьж байгаа хүн. Чи бол түүний гэрийн доторуулаад амьдралд нь анхаарал тавьж байгаа. Гэхдээ л энэ хүү бит хоёргүйгээр илүү таашаага бидний бодсноор ч илүү хүн болох боломжтой байгаа. Бурханд бүтэх болохгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Тэг ингээ өв байхгүй гэдэг зүйлийн татар ганцхан минут цаг хэтрүүлэн яриад маргааш бүгдээр өршлөө. Хэдий нэгэн цагт бурхны ажил хийгддэг. Хэдий нэгэн цагт бурхны ажил хийгдэх болсныг Нехемия шиг хүн сүмийн эндэр дээр ч юм эсвэл Facebook, сошиал дээр ч юм уу зарладаг ийм зүйл болох гэж ингэх гэж тэгэх гэж ийм зүйл болж ийм зүйл дутагж ийм зүйл гараа сонгох хүн байна уу? Хувцас байна уу? Мөнгө байна уу? Хоол байна уу? Шоронд хүн эргэж хүн байна уу? Машин байна уу? Бензин байна уу? Тэ? Та нар ингэж хүн байна уу? Та нар тоосго байна уу? Та нарт хэдэн дүнз байхгүйч гэд ингээд янз бүрийн зүйлүүд байж хаад тэр бүхэн танд байж иж магадгүй. Ягаад тэр зар явагдсан юм бол? Таны оролцох боломжийг л эзэн өгсөн байна. Самбала Тобиа эднэрт оролцох боломжийг л эзэн өгсөн байхгүй. Харин гэтэл тэд нар бүр оролцохгүй дээр нь ажил цаад болох гэж оролцсон. Тийм учраас ажил дуусахгүй. Оролдохгүй, дэмжихгүй, хамт байхгүй. Тийм хүмүүс. Бурхан зөвхөн харах боломжийг л олгож байгаа. Харин дараад нь түүний өөр үдэн болон түүнтэй хамт байсан хүмүүс бас тэр бурхны ажлыг хийсэн хүмүүс хин хизээ ямар байр суурьтай байсан бэ гэдгийг санаж байхаас гадна бурхан энэ зүйлийг хизээч мартахгүй. Учир нь бурхны ажилд, бурхны үйлсэд оролцох боломж бидний энэ амьдралд олдно. Нэг биш, 2, 3 бүр илүү их оролцох тусмаа бидэнд Тэнгэрийн өөс гадна энэ газар дэлхий дээр өр хүүхдүүд минь та бүхэн бас дуулал 128-ыг энэ дуусгаад уншаасаа гэж хүсэж байна. Иерусалимын сайн сайхан бидний хүүхдүүд дээр байх болно гэж. Тэгэхээр бүгдээрээ хамт босоод байрдаг бай. Амен. Харин бурхны ажилд саад болдгоо бай. Санцрагуу саад болж ирсэн бол гимшин. Харин оролцох боломж одоо байгаа бол оролцъё.
шиг бүрийг танд талдрахсан бүрийг эзэн та чихтавин сонсож өглөө өнгөн нарыг мандуулж өдөр бүр тундаг агарыг өгсөн өдөш бүр од бичдэр Тэнгэрийг чимсэн та бидэн зориулсан та өгсөн энэ дэлхийн сайн сайхныг харин эрдий энэндээ та өгсөн үр мөнхийг амигч харин эрдий дэдиндээ Добур гүнарыг мандууч өдөр бүр гагарыг өгсөн өдөш бүр од бичдэр Тэнгэрийг чимсэн та бидэн зориулсан та өгсөн энэ дэлхийн сайн сайхныг харин эрдий та өгсөн үр мөнхийг амигч харин эрдий Бид энэ өглөө хамтдаа Нехемия 2-ын 20-с хамтдаа суралцлаа. Тэгээ үнэхээр эзний хийсэн тэдгээр хийсэн болоод одоо хийж байгаа ирээдүйд хийх тэдгээр бүхэл зүйлсэд бас итгэж найдаж түүнийг үргэлж санаж магадгүй бусдтай ч ихсэн сануулж байх нь өөрөө чухал юм аа. Тэгээд өчигдөр бас пастор маань хэлжсэн. Та нар залбирж байгаа зүйлийнхаа нэг хэсгэнд байгаарай, оролцоорой гэж хэлжсэн. Тэгээ өнөөдрийн хамаач гэсэн холбогдоод те бид нар бас оролцдог, сандаг бас өөрийн тэр чадах зүйлээрээ гар бие оролцдог байх нь өөрөө бас чухал зүйлээ гэдэг зүйлийг бас сануулж байна. Амен. Тэгэхээр би чадах байсан, би оролцох байсан. Тэг нэг чухал аахгүй. Тэгэхээр өнөөдөр та иргэн тойрноо ингээд хараарай. Магадгүй ингээд нэг удаа би нэг олон жилийн өмнө гэр оролт сүм дайраад үйлчилж байгаа үед нэг ахыг сандгийг. Нэг согтоо ирж их төвг уддаг гэсэн. Төв жинкнээсээ төвг уддаг шүү дээ. Тэгээ төвг уддаг байсан. Нэг удаа бүр манай гэрт орж ирээд миний күртгийг 10 битанта хулгайлаад аваавцсан гэсэн. Тэгээ би дараад нөгөө миний күртэг чинь болохоор нэг юм таних тэмдэг нь ингээд ер нь Монголд ганцхан зав. Ягаад гэхээр тэр күртэн дээр тийм тэмдэг байдгүй. Би өөрөө ойцсон байхгүй. Тэгээд юун дээр эцсийн бодол дээр таарлаа. Би күртэг аавь гэдэг чинь одоо чи өмсөх юм уу гэнэ надаа тийм дэрлэхүү. Нэрэл би өмсөх хэцүү болсон байсан. Тэгэл би тэгсэн. Та ямар нэг юм хийн шүү гэж. Тэгсэн чинь хурж ирсэн. Юу хийх үү гэдэхгүй. Тэр ингээд сүмийн одоо ингээд хаалга жоо ингээд юуруу зам руу ингээд далигаад байгаа. Тэрийг надтай хамтарч босголцоорой гэж. Оо тэрийг бол би чадна шүү гэж хэлсэн. Ах сохтой өрөөлөөсөн. Тэгээд тэр чинь маргааш нэг хөөрхөн би нөгөө тэгж хэлснээр мартцсан явж чинь хар өөрөөр үрж ирээд тэгсэн. Хөөе босооч хүмүүн ажил хиймээ гэчээ тэгээ өөрөө унтчих юм ингээд. Гэхдээ маш хичээл босоод явсан чинь за би ажил хүн заахад хүнээр заалах дургу. Чи намайг дуудсан ч гэсэн миний үгээр хийн шүү заа гэх. Тэгээд тэр өдөр тэрийг явж өгчөөд за баярлалаа гэдгсэн чинь зүгээр хүн байгаагаараа л байдаг байхгүй юу гэдэг үгийг хэлсэн байхгүй. Хүн байгаагаараа л байдаг. Бурхан хүнээс байхгүй гэдэж нэгтгүй. Бурхан өөрөө өгсөн
биднэрт өгсөн зүйлүүдийн зарим нь бурханд буцаагаад өгөх зүйлүүд болоод бурхны хүслийн дагуу товлсон цагт нэг хин нэгэнд дамжуулж өгөх зүйл байдгийг. Тийм болохоор бурхан биднэрт ямар нэгэн зүйлд оролцох боломжийг бидэнд харуулж сонсгох үед тэр зүйлийн нэг хэсэг нь тэр зүйлд нь оролцох боломж ямар нэгэн зүйл бидэнд байгаа л гэсэн үг. Бурхан хэдэж төлөвлөгөөгүйгээр за хин нэг нь гарч ирэх байлгүй дээ гэж найддаг хүнтэй адилхан биш. Тэр бүгдийн төлөвлөсөн байна. Бидний цаг үед бидний нүдэн дээр бидний байгаа газар бидний жихэн сонсогчдод нүдэнд харж байгаа бүхий л үйлсүүдэд ямар нэгэн хэмжээгээр оролцох боломж нь бидэнд байгаа гэсэн. Бурхан таны амьдралдаа хийсэн оролцоогоор алдаршиж харин таны хийсэн гарын үлсийг хараад таныг энэ амьдрал дээр шагнаа зогсохгүй үр хөвгтүүд чинь таны бурханд алдар өргөсөн зүйлээр дамжуулаад өргөлж бахархаж итгэлээр өсөж энэхүү гэрчлэл нь тэдний итгэлийг өсгөх болтугай ханц залбирая. Эхэзэн минь сул дорой биднийг өөрийнхөө Тэнгэрийн гайхалтай ариун амьд үйлсэд оролцох боломжийг олгосонд баярлалаа. Та биднийг удирдах, та биднийг чиглүүлж өгөөрэй. Муу хүний үгээр биш, муу ашиг сонирхол юм уу, буруу хандлагаар биш. Таны хүссний дагуу, таны зааж зурсны дагуу, таны ариун сүнсний өдөртөмжийн дагуу бүх зүйлд оролцоход туслаарай. Бидний хийж байгаа бүх зүйл таныг алдаршуулж, та бидний хийсэн зүйлүүдийг санаж, бидний хүүхдүүдийн хүүхдүүдээр Иерусалимийн сайн сайхныг болгоно гэдэгт эзэн Есүс Христийн нэрээр итгэж байна. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс хэр моны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хэр моны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.